За сайн байцгаана уу? Энэ сайхан өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдөр одоо бидний хувьд бол маш олон сайхан нэвтрүүлгүүдийг хүргэж байгаа. Эрүүл мэндийн чанартай, гоо сайхны чанартай. За тэгээ мэдээж эмэгтэйчүүдтэй, ер нь залуучуудтай маш том мэдлэг яг тэр тухайн байгаа газарт нь одоо ирж яагаад тэгээс үнэхээр сууж яагаад хамгийн хүнээс нь би яг энэ асуултуудыг асууж та бүхэндээ мэдээлэл хүргэж байгаа. Ингээд энэ удаагийн манай нэвтрүүлэг тавтай баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? За. Өдрийн мэнд чингөө юмчаа тий хайрлж хүндэтгэж явдаг шүү. За. Ажил сайн байна уу тань? Сайн байна. Сайн байна тий. За, хоёулаа нэг гайхамшигтай одоо аппаратны дунд яг ингээд одоо сууж энэ бол маань одоо яадаг аппарат вэ? Яадаг иш шидтэй одоо орчин үеийн технологи вэ? Та бүхэн танилцуулаач. За, ер нь одоо сүүлийн үед технологи маш сайн хөгжиж байгаа. Тэгээд энэ аппарат нь өөрөө болохоор Бэлэг улсын Евроми гэдэг компани аппарат сүүлийн 25 жил ерөнхийдөө энэ аппаратыг сайжруулад байгаа. За. Тэгээд энэ одоо хамгийн сүүлийн модель гэж болно EVA 6 гэж модель нь. Аппарат нь өөрөө ямар гол зорилго нь юу вэ гэх юм бол одоо тухайн хүний бие нэг хэсгээс өөхийг гэмтээхгүйгээр авна. Гэмтээхгүйгээр буюу дахин тэр өөхөөр имплант хийх буюу зөөлөд имплант буюу өөх хэлбэрээр нь өөр газар шилжүүл суулгах боломжийг олгохоор хамгийн давуу талтай давхар өөрөө патентлсан өөр ихсэн технологитой тэгэхээр инфра саундыг ашигладаг. Дээрэс нь нутаац буюу ийм тодорхой хэмжээний тавтамжтай хөдөлгөөн буюу тиймийг үүсгдэг. Тэгээ өөрөө сордог, давхар өөрөө мэдээ хадгалдаг. Тэгэхээр богино хугацаанд өвдөлтгүйгээр шаардлагатай одоо өөхөө ялгаж авч болтгоо гэсэн үг тийм. Тэгээ яг энэ аппаратны одоо өөрийнх нь хүчин чадламж гэдэг юм уу? Нэг удаадаа хэдэн килограмм хүртэл өөхийг одоо авчдаг уу? Аппарат нь бол хязгаар байхгүй. Хязгаар байхгүй юу? Аппаратны хувьд хязгаар байхгүй. Тухайн үйлчлэгчээс шалтгаалan үйлчлэгч нь өөрөө тэр хэмжээний өөх авч болох уу? Тэрнээс сэтгүүлэхгүй тэгээд ерөөхдөө авч болно гэсэн. Өөх гэдэг юм чи яадаг? Угаасаа байгаад идэв юм. Одоо энэ биет чи ингээд заавалчгүй бас энэгээр л авахгүй бол болохгүй гэдэг тийм бас байх уу? Энэ бол тураах ажилбар бол биш. Тэ одоо хүний тураах ажилбар бол биш. Тэгэхээр тураахгүй бол энэ өөхс сурулдаг гэдэг яаж? Хэлбэржүүлнэ. Хэлбэржүүл. Тэ одоо чинь одоо хичнээн дасгал хийгээд байраад тийм хэсгийг өөхүүдийг чинь авч болно. Тэ аваад дараа нь сайхан асын чангалаад тэгэнгүүт нөгөөнөөс сайхан хэлбэржүүлж байна тэ. Эсвэл нэг газараас өөх аваад өөр газар хийх шаардлага байж болно. Одоо шилжүүлж тавь. За тэгвэл одоо бүр яг хаад хүсгүй газараас нь аваад хүсэж байгаа газар нь тавьж өгнө гэсэн үг. За ойлгомжтой шүү дээ тэ. Одоо тэгвэл хэвлэлээс хамгийн дээдлэлт нь хэдэн килограмм авчлаа? Тухайн хүнээс шалтгаална. Дунджаар байхад ерөнхийдөө 4 литрээс илүү өөх нэг эмчилгээнд дээр авах тийм 4 литр өөх гэдэг чинь хэдэн килограмм гэсэн үг? 4 килограмм гэсэн үг. Тийм үү? 4 килограмм тийм. Хамгийн аюулгүй. Тэрнээс доошоо тусмаа аюулгүй гэсэн үг тийм. 4 хүрээд 4-өөс дээш явах юм бол ерөнхийдөө бол хүндрэл үүсэх магадлал арай өндөр юм уу? За аюултайг нь хаашаа энэс ажилбар гар ажилбараар болохоор аюулгүй стандарт буюу аюулгүй тийм юм сайн хангах хэрэгтэй. За тэгвэл нэг зөвөр нэг юм танин мэдэх юм асууж тий. Одоо манай ээж бол яг нэлээд настай хүн л да тий. Яг усны аврах бүс шиг нэг юм яг юм хөөрөнхий ондгол өгөхтэй байхгүй юу? Бус газруудаар нь би энэ зүгээр настай хүн зөвлөдөг юм уу? Ер нь насны одоо хэдэн нас хүртэл одоо аюулгүй үүсэх юм байна. Насны хязгаар байхгүй. Мэдээж тухайн хүн өөрөө эрүүл байх хэрэгтэй. Тэ. Тэгэхээр ийм хүн эмчилгээнд одоо өөх сурвалж эмчилгээнд орохын тулд стандарт шинжилгээнүүд аавна. Тэгээд тэр бүх шинжилгээ нь одоо хэвийн байх юм бол цаашаа одоо эмчилгээнд орж болно. Хэвийн бос байх юм бол хэрвээ эмчилж болох юм байвал тэр эмчилнэ. Урд нь ер нь ингэж өөх сурвалждаг тийм туршлагын тэр байсан юм бол. Гэхдээ их лазераар явсан. Яг технологи юм уу те лазераар сурвал. Лазерын эхлээд сул тал нь юу гэх юм бол лазераар нэгэн өөхийг гимтээж ин түлж ин шатааж ин гэсэн үг те. Тэр өөхийг бол дахиж ашиглаж болохгүй тосуулгаад тэгээд ингэ сорхон сороод гэж авч те. Зарим нь болохоор зөвхөн механик аргаар буюу ингэ хүчээр сороод те аймаг өндөр даралт үсгээд сороод байгаа байхгүй. Тэгэхээр хүний биед гимтэл их учирч ин гэсэн үг. Энэ аппарат болохоор тэдний бүх сул талуудын нийлүүлж чаад пад гэдэг. Сайжруулсаар нь байгаа. Сайжруулсаар тий. Юу нүвддэг үү? Гүг өвдөхгүй баг. Яг эхний нэг эхлэх процедур бол мэдээж өвдөн ядууд мэдээ алдаагүй болох тий. Тэгээ мэдээ алдсан дараа бол энэ аппарат нөрөө давуу тал нь юу гэх юм бол одоо энд ингээд финк үз байгаа тий. Нэг фильтрашн буюу
мэдээ хадгалт гэсэн үг ерөнхийдөө бол тийм нэвчилт гэсэн үг. Тэгэхээр энэ функцийг дарангууд нь өөрөө помптой. Помпороо ингээд бид нар хаана ямар юухэ тохируулаад хэдэн миллилитр шингэн шахаад тохируулгууд өөрөө даралтаар түнгууд ингээд цацаа мэдээ хадгалт явчихдаг байхгүй юу? Өөрөө цацаа явчих. Тий, өөрөө цацаа явчихна. За. Тэгээд мэдээ хад дууссан дараа бид нар нөгөөхөө гэж сар авчих. Одоо 2 савтай яг бид одоогийн байдлаар бид 1 сав ингэж байгаа. 1 савнда 3 литр өөх соруулж болно. Тэгэхээр одоо энэ дээр сургаж байгаа хооронд нөгөө саваас солиод нөгөө савндаас ороод ингээд ийдээс оруулаад ирэх гэсэн үг болох таахгүй тийм. Хязгаар байх саваас солиод тэгээд харуулах уу бид энэ? Болох уу? Болох юм тий. Тий, ерөнхийд. За тийм л да. Энэ хөшөө юу тий? Тий. Энэ болохоор одоо Evomatic, Matic буюу энэ төхөөрөмжнөөс гадна энэ маш чухал. Энэ эдний патент бол ерөөсөө энэ гарандаа байгаа байхгүй юу? За. Тэгээ энэ өөрөө юу гэх юм бол аппарат бол сорон татна. Энэ өөрөө тэр чимээг гаргаж байгаа. Хөдөлгөөнийг үүсгэж байгаа. Ийм сорсон ийм хөдөлгөөн үүсгэж байгаа. Ингээ бүх юм би холбогдсон байгаа. Тэгэхээр энэ дээр юу бид нар харж байна гэх юм бол даралт гарч байгаа. Жишээ нь одоо хэвлийнээс бол илүү өндөр даралтаар сорно. Энэ чинээс бол арай бага даралтаар сорно тий. Жишээ нь ингээл ойлгох тийм байгаа. Хэр их одоо хасах даралт үүсгэх үү тий. Тэр нь юу гэх юм бол иш шидэж байгаа хүч. Тэгэхээр тухайн хүний бас биеийн том жижиг онцгой шалтгаалаад энэ хүчүүдээр ерөнхийдөө тааруулнаа л гэсэн үг тий. Хавцсан. Яг ингээ барих бол маш хэмжээний жижигрээ үүсэж байгаа. Сайн нарийн харах юм бол одоо энэ даралт үүссэн байна. Сайн хөрөөд үстэй. За ямар ч байсан бүр аимшигтай жижигтэй. Үгүй энэ чинь баг гарнаас бултаа. Тийм молчроо шүү хүн тий. За тэгэнгүүтээ энд одоо ингээ даралт үүссэн байгаа. Сорж ийн гэсэн. Ингэж барьж болох уу тий? За. Одоо ийм хүчээр дотроос өөх сорж ийн гэсэн. Үгүй бүр халаа өргөж чинь тий. Үнэхээр удаан барих юм бол. Удаан байна. Яг халаа өргөж ийн бол энэ өөрөө хөдөлгөөн үүсэж байгаа. Энэ өөрөө ийм хөдөлгөөн үүсгэж байгаа. Тэгэхээр дотгошоо бүх юм сорж байгаа. Нөгөө нэг ийм нутаац ийм хөдөлгөөн үүсгэж байгаа. Дээрээс нь бидний сонсохгүй болохоос энэ чимээ үүсгэж байгаа. За. Одоо сарсан багаахны чимээг үүсгэж байгаа гэсэн байна. Тэгээд тэр чимээ нь ингээд өөхийг ингээд нэг холбоос нь жоохон задлаад энэ өөрөө ингээд давхар эднэр энэ ийм хөдөлгөөний хоёр нийлсээрээ хүний биед ийм өвчин амдах бодис бас ялгардаг. Тэрийг бас гаргадаг бас. Нөгөө жоохон мэдрэл ингээд алдчихсан гэсэн үг. Бас тийм тийм. Нэг жоохон ингээд бэр бэрийгээ давуулчихдаг тийм. Тэгээд бусд өөр ийм халуун үүсгэх системүүдийг бодвол энэ арьс түлхэхгүй. Тэгэхээр арьс түлхэх ч юм уу тийм микроос үүсгэх магадлал байхгүй. Одоо ультрасаунд гэд бид нэр одоо Монголд их ярьдаг чимээ болохоор одоо хайфо гэж ярьдаг тийм. Тэгээ чи ультрасаунд өөрөөсөө маш их энерги хадгалсан болохоор халуун үүсгдэг байхгүй юу? Энд болохоор тийм халуун үүсгэх энерги байхгүй. Тэгэхээр мэдэр төдөлг гэмтэхгүй. Хамгийн их компликац юу байсан бэ гэх юм бол одоо лазер имчилгээ, ультрасаунд буюу вазер гэдэг Америкийн том системүүд байна л да тийм. Тэднийг хийгээд хэмжээгээр удаан хийхээр мэдэрэл гэмтээгээ дараа нэг арьс марьс юм мэдрэхгүй хагаж хийлмэл явдаг гэсэн байхгүй. Энэ дээр бол тийм юм шийдэж байхгүй гэсэн. Тэгээ энийг зүг хийх чанга хатахгүй ингээд удирддаг байхгүй ингээд гоё ингээд. Одоо ингээд хийл үжиг догстой айлхаа. Таа байна шүү дээ. Энийг ингээд одоо нэг ийм мессежбурт орохчод хэдэн минут болох вэ? Хэдэн цаг болох вэ? Хэрэг талбай хийж шүү дээ. Тэгээ тэрийг ингээ бүр ингээд оройн очоод бүр гар бүр ингээ салган өрөх юм тий. Тэгэхээр энийг ингээд чанга барьж ин яслуугын дөрөвнийг орж болохгүй. Өөрөөр би мэдэрнэ тий. Тэгэхээр энийг барих бас техник байгаа. Яаж барих вэ? Яаж хүчээс хуваах вэ гэдэг тий. Техник байгаа гэсэн үг. Тэгээ энэ хамгийн том шүү тий. Энэ хамгийн том биш. Энээс том байгаа. Энээс хүчтэй одоо чинь ингээд нүхтэй ингээд энэ хүртлэн тий. Одоо бөөргийн нүхтэй орсон байна тий. Одоо ингээ өөхөөс харуулсан шүү дээ. Тэнгүүт одоо юу үлдэх үү би энэ дээр нэг юм нөхмөх үлдээд онгоо болов. Энэ орж байгаа юм шиг л цэг үүснэ. За тэгээд аяндаа алга болох уу? Тэгээ хаана хийж байгаасаа шалтгаад хойл тавил тавихгүй янз байгаа. Сорин мөр нэг үлдэхгүй. Одоо ингээл орууллаа шүү дээ тий. Тэнгүүтээ өөхийг авчлаа. За одоо ингээд хэвлийн асуудалтай өөхийг авчлаа. Тэгээ буцаад өөх урах уу? Тэр газар юу? Тий. Авцсан өөхөөр буцчих үүсэхгүй. Шинээр үүсгэх магадлал байгаа. Тэр тухайн хүний өөрийнх нь хэм маяг шалтгаан. За тэгээ бас нэг асуудал. Одоо ингээд өөхөр ингээд авахулчлаа, сорвуулчлаа. Гэтэл ямар нэг юм чи бэйсэн л юм чи нэг хүүдийн үсээд байна да. Арьс чи ингээд зүлхийгээ ч юм уу те. Тэрэн дээр ямар хэмжээ вэ? Тийм. Өөх сорвуулсны дараа дэглэм гэж байгаа. Хаанаас ахуулснаас шалтгаалаад өөр дэглэм те. Хамгийн чухал нэг юм нь бол заавал ийм бариун хуц өмсөх хэрэгтэй. Компресс буюу даралт үүсгэх хуц өмсөх хэрэгтэй. Тэгжээж одоо тэр өөх авсан хэсгийг аль болох одоо булчинлуу нөөцлүүлж ийгээс хоёр тэнцэн ямар нэг юм хуурахгүй ч гэдэг юм те өмөрдөхгүй
цуглахгүй, шингэн зүүлрэхгүй тийм аюулгүй байлаасаа дээрээс нь арьс чангалах хэрэгтэй Монгол. Бид нар бол арьсын ингээд арьс бол сүйдэн чангарна шүү дээ. Тэр өдрөө чангарахгүй. Тэгэхээр арьс чангалахын тулд нэмэгдэл дараах эмчилгээнүүд бас байж болно. Та дөнгөж сайхан Солонгос улсад бас очиж мэрэгчлээ дэвшлүүлжтэй судалгаа хийж явж байгаад ирсэн тийм үү? Би нэг сая Солонгос эмчтэй холбоо ирээд тэр уулзаад яг энэ аппарат дээр ажилладаг байхгүй юу? Тий. Тэгээд тэр хүн болохоор өөр ингэсэн одоо техниктэй гэх юм уу? Тэгээд би тэр нөхөр Аз хүмүүст гэдэг утгаараа бас арай өөр техник яах нь уу? Тэгээд мэдээж над туршлагатай хүн дээр тий сүүлийн 10 жил гараад энэ аппарат дээр 15 жил ажиллаж байгаа. 2 дахь модельс нь 6 дахь модель хүртэл нь солиод ингээд яваад байгаа гэсэн үг тий. Тэгээд энэ бол Солонгост хоёрхан ширхэг байдаг. Энэ аппарат уу? Тий. Нөгөө номер 1 Солонгост уу? Тий. Тэгээ Монгол хэдийн ширхэг үү? Монгол нэг л байгаа гэж бодож байна. Oh my gosh, тийм үү? Тэгвэл баяр хүрчээ тий. За баярлалаа. Тийм шүү дээ. Ховрын ид байх юм шүү дээ. Ховрын нэг нь болохоор Солонгосын маш том эмнэлэгт байдаг. Тэгээ Солонгост 2 том эмнэлэг байгаа. Тэр нэг нь байгаа. Нэг нь болохоор тэр эмч дээр байдаг. Тэгээ тэр эмч. Өнөөдрийг хүртэл би өөхс оруулна гэхэлэр нэгдүгээр аимшигтай тарган хүмүүс л нүдэнд харагддаг тий. Тэгэл тэр тарган хүмүүсийг 10-20 жилээр ингээд соруулдаг тийм л юм байх гэж бодсон. Гэтэл ер нь бол хамгийн эрүүл мэндийн одоо хувьд найдвартай хамгийн аюулгүй гэж үздэг одоо тэр тоо бол хамгийн дайтлан 4 кг байдаг юм байна. За нэгдүгээр, хоёрдугаар бас турх одоо өөхс оруулаад турчин гэдэг нэг тийм үнэхээр яалтч нэг тийм ойлголт ч юм уу тархинд хадаатай байдаг. Тэрийг бол би өнөөдөр юу гэж ойлгож байна вэ гэвэл ерөөсөө та хэрвээ яг энэ аппаратанд ороод үйлчлэгэнд орох юм бол галбирчин гэдэг зүйлийг л та өөртөө маш сайн ойлгосч авах хэрэгтэй юм байна. За дээрэс нь үнэхээр Солонгост ингээд одоо очдог ч юм уу гадагшаач явдаг ч юм уу те ийм хөө арга хэмжээнд одоо оролцсон гэвэл үнэхээр зардал мөнгө бол бүр аимшигтай өндөр байдаг юм бол те. Гэтэл яг Монголд ороод ирсэн Монгол боломжийн үнээр ингэж хийгдэж байгаа гэдэг бол маш том одоо бүсгүүчүүдийг бүр илүү гоо үзэсгэлэнтэй галбиртай харагдахад маш том одоо бас боломжийг олгож өгч байгаа юм байна. Миний хувьд бол үнэхээр маш их баяртай байна. Яг энэ цаг үед амьдарч байгаа да. За тэгээд бүхнүүдтэй залуучуудтай амжилт хүсье.